Яасан олуулаа юм бэ та нар чинь аа. Би ч нэг жижигхэн зааланд нэг 5-10 хүүхэд л байна. Тэгэл тэд нартэй л ярина гэсэн чи ийм заал дүүрэн олон хүн байна гэж ердөө тооцоогүй шүү дээ. Тэгтээ сайхан байна, ийм сайхан арга хэмжээндээ өрсөө явдалт нэгдүгээр та бүгд талархъя гэж бодож байна. Хоёрдугаарт нь үнэхээр бас нэг юм мэдээ сонсъё. Ямиг өөрчлөхөд юу хэрэгтэй юм бэ гэдэг сэтгэл тавиад ирээдүйн төлөө маргаашийн төлөө санаа зовоод энд хүрэлцэн ирсэн та бүгдэд цаашдын чинь ажил амьдрал эрдэм сургуульд чинь хамгийн сайн сайхан бүхэн маш их том амжилтыг хүсье. За байцгаая. Та нарт юу ярих вэ гэдэг асуудал гэмт гараад ирлээ тэр технологи энэ гэсэн чинь ийм олон хүнийг харахтай чинь гэмт юу лээ гэсэн бодол төрөж явчихлаа. Тэгээд ямар ч үсэн нэг 4 ном авчирсан тэрийгээ би та бүгдэд харуулчихъя гэж бодсон юм. Энэ нэг 3 авторын хамтарч үзсэн No Ordinary Disruption гэж нэг ийм ном байгаа. Тэгээ энэ номыг та нар бас олоод хараад уншчихсан байгаа бол сайн байна. Унших гэж бодож байгаа бол буюу бас санал болгож байгаа юм шүү. 2015 онд хэвлэгдсэн ном. Тэгэхээр энэ хүндрэлтний өнөөдөр хөгжлийг тодорхойлж байгаа гол хүчин зүйлсүүд юу юм бэ гэдгийг энэ дээр бол их хөөрхөн бичиж өгсөн тоо баримттай уншихад бас их тийм ялбархан нэг юм хөөрхөн ном байгаа гэдгийг та бүгд санал болгоё гэж үзье. За дараагийн ном нь болох тэр энэ Klaus Schwab гэдэг World Economic Forum гэж та нар сонссон баг тийм ээ. Дэлхийн эдийн засгийн форум гэж байдаг. Дэлхийн одоо эдийн засгийн ерөнхий трендүүд, хандлагууд хаашаа юу болж ийн гэдгийг тодорхойлдог жил болгон одоо Давос хотод болдог тэр форумын үндэслэгч Schwab гэж хүний өөрийнх нь бичсэн аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэсэн нэг юм ном байгаа. Энийг энэ орос хэл дээр байна. Гэхдээ энэ англи дээр байгаа. Ер нь дэлхийн маш олон хэл рүү орчуулагдсан байгаа. Тэгээ энэ номыг бас нэг уншчихаараа өөрөөр хэлбэл бол бас дахиад хүн төрөлхтнийг өнөөдөр тодорхойлж байгаа юм бол ердөө аж үйлдвэрийн хувьсгал юм аа. Аж үйлдвэрийн хувьсгал хэд хэдэн үе шатыг дагсан. Хамгийн анхных нь одоо уур байсан бол өнөөдөр бид нар цоошин шатандаа гарчихсан шүү. Тэгээд тэр аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг маань энэ нийгмийг, хүний нийгмийг, хүн төрөлхтний амьдралыг чухам яаж өөрчилж байгаа гэдгийг одоо харуулсан ийм хөөрхөн ном байгаа. Тэгээ энийг бол маргаашийн лидерүүд болох гэж байгаа хүмүүс, маргаашийн манлайлагч болох гэж байгаа хүмүүс бол заавал унших ёстой гэж би та нарт санал болгож байгаа. За саяхан миний номын санд нэмэгдсэн нэг юм 2 ном байгаа. Sapiens гэдэг Brief History of Humankind гэдэг. Энэ Харари гэж хүн маань өөрөө Иерусалимийн их сургуулийн профессор хүн. Тэгээ энэ бол энэ хүн төрөлхтний түүх үүслээс нь авахулаад өнөөдөр хүртэл чухам ямар төвшөндөө гарч байгаа юм. Энийг тодорхойлж байсан хүчин зүйлсүүд нь юу юм блэ гэдгийг их тийм сонирхолтойгоор бичсэн ийм ном байгаа. Тэгээ энэ хүний бичсэн 2 дахь ном нь бол Homo Deus гэдэг хүн бурхан гэж. Ер нь цаашдаа бид нар яах юм? Юу болох юм бэ гэдэг асуудлыг бас хөндсөн. Ямар хүчин зүйлс тодорхойлж байна? Юу нөлөөлж байна гэдгийг тун сонирхолтой уншихад маш хялбар ойлгомжтой бичсэн ийм 2 ном байгаа маа. Тэгээд ойрын үед та нар энэ номнуудыг бас нэг олоод харчаарай гэж хэлэх гэсэн юм. Тэгээ би энийг яагаад яриад байгаа юм бэ гэхээр яг одоо бидний нүдэн дээр үнэхээр хүн төрөлхтний амьдрал цоошин өнгө аястай болж байна. Танигдахын аргагүй. Нэг үеийн дотор бүхэл бүтэн одоо томоохон өөрчлөлтүүд тэгээд тэр томоохон өөрчлөлтүүд нийгмийн амьдралын үнэхээр бүх цагаар хүрээгээл тодорхойлоод байна л да. Одоо бас 50 жилийн өмнө хүн сарн дээр очиод тэгээ буцаад ирсэн байдаг Америкийн нэгдсэн улсын NASA-гаас ингээд зохион байгуулалт явуулсан. Тэгээ мэдээж тэр хүнийг сарн дээр авчиж чад буцаагаад нааш нь авцарнагдчих насар их хэмжээний одоо тоо бодгол хэрэгтэй болж байгаа шүү дээ тийм ээ. Тэр бүх траекторь нуудыг тодорхойлж гаргаж ирнэ. Тэгээд анхны тооцоолох машинуудыг бол тухайн үедээ бол хэрэгжилж байсан.
энэ шиг ийм том өрөөнүүдэд энэс одоо бараг дутгааргүй шахуу том тооны машинуудыг авцраал тооцоолон бодох машинуудыг авцарч тавьчихал тэгэл тоо бодоол хэдэн мянган хүн тоо бодоол байж байгаад тэгээд тэр тооцоог нь гаргаад за ямар ч үсэн нэг ийм тооцоогоор явуулахад бол хүнийг тийш нь өргөж чад буцаагаад яваад ирж болох юм байна гэж гаргаж байсан. Тэгээ одоо миний энэ гарт барьж байгаа энэ утас за та нарын гарт байж байгаа энэ гар утаснуудын хүтэн чадал нь тэр хүнийг саран дээр өргөж чад буцааж авчирж байсан тэр бүх тооцоог хийжсэн тооцоолон бодох машинуудаас хэд дахин илүү та нар боддоо хэд дахин илүү хэдэн хувиар биш хэд дахин илүү одоо таны гарт тийм хүчрхэг тооцоолон бодох машинууд хэрэгслүүд байж. Тэгэхээр энэ ямар том өсрэлт вэ? Ямар том одоо өөрчлөлт вэ гэдгийг та нар зөвхөн энэс бол маш энгийнээр ойлгож байгаа гэж бодож. Тэгээ ер нь хүн төрөлхтөн гэдэг маань бол энэ Homo sapiens дээр хүн төрөлхтний тэр нэг ерөнхий үүсэл хөгжил нэг тийм үе шатлуудыг бол тодорхойлоод бас нэг гаргачихсан байдаг л да. Тэгээд энэ дээр юу гэдэг вэ гэхээр бол одоо гос 13.5 тэрбум жилийн өмнө 13.5 тэрбум жилийн өмнө анхны тэр хумх тоос буюу матери гэж бидний одоо орчин үеийн шинжлэх ухаанаар томьёолоод байдаг тэр юмнууд бол бүрдэж эхэлсэн гэж байна. Тэгэхээр бид нар бол нэг одоогоос нэг 13.5 тэрбум жилийн хавцаанаас л ер нь юмаа бол тооцож эхэлсэн. Тэгээд манай энэ гариг дэлхий гэдэг нэртэй энэ гариг маань газар гэдэг нэртэй энэ гариг маань 4.5 тэрбум жилийн өмнө бүрлдэж эхэлсэн гэж байна. За анх матери үсэд дэлхий бүрлдэтэл 4 одоо хэдэн жил болсон байна? Бараг 9 тэрбум жил болсон байна тийм ээ? Тэрбум жил. За тэгээд 3.8 тэрбум жилийн өмнө анхны эд эсвүүд организмууд бүрлдэж эхэлсэн гэж бид нар үздэг юм байна. Тэгээ энэ бол дандаа тэрбумаар ярьж байгаа. За 6 сая жилийн өмнө одоо тэрбум биш сая руу ороод ирлээ те нэлээд наашилчж байгаа биз 6 сая жилийн өмнө одоо бидний өвөг эцэг нар өвөг дээдсүүд маань ерөнхийдөө бий болсон гэж үзэж байгаа. Манай хамаатнууд гэж хэлэхдээ. Тэгээд энэ анх ингээд хамаатнууд бий болоод ингэж явж хахад бол бид нар тэр ертөнцид дотор бол энэ амьтны ертөнцийн нэг л хэсэг нь байсан. Бүгд л манай хамаатнууд байсан. Ах トゥ төрөлсөд байсан. Тэгээд тэр том ертөнц дотор бол бид нар бас ч гэж нэг тийм дээгүр байр суурь эзэлдэг байсан. Нилээн доогуур. Тэр хамгийн дээгүр байр суурийг одоо хэн эзэлдэг байсан? Тэр хангард шувуунд эзэлдэг байсан юм уу? Тэр динозаврууд нь эзэлдэг байсан юм уу? Арслан бар нь эзэлдэг байсан юм уу бүгд. Бид нар бол нэг тэр хавцааны жижиг юмнууд л ингээл гүйжсэн. Зарим нэг нь хурж ирээд бид нарыг хав гэд идчихдэг. Тэгээ бид нар нэг их юм ярихгүй заа гэл. Зарим нэг юм бид нар өөрсдөө бас барьж аваад идчихдэг. Тэдний чөөрхөн амтны гомдол мэдүүлэхгүй. Ингээл ерөнхийдөө нэг өчүүхэн л одоо нэг л элемент л тэнд дотор нэг организм л тэнд дотор явж ирсэн шүү дээ. Тэгээд наашаага татаад ирэхдээ 2.5 сая жил болчихж байгаа. 2.5 сая жил дотор бол тэр хомо гэдэг юмнууд маань анх бий болж эхэлсэн гэж үздэг юм байлээ. Орчин үеийн шинжлэх ухаан бол тэгж үзэж байгаа. Энэ маань бол одоо Африктд бий болсон анхны чулуун зэвсгүүд бол бий болсон гэж үздэг. Тэгэхээр энэ бол 2.5 жил. Хомо гэдгийг би яаж ирж байгаа гэхээр бол одоо Homo sapiens гэж сонссон уу? Бид нар чинь хэн блэ? Бид нар бол Homo sapiens үү, тийм ээ? Гэхдээ бид нар бас яг тэр Homo гэдэг нэг тийм том төрөл үсээд тэн дотроо бас хэд хэдэн одоо ангилалтай гэж байна. Homo гэдэг маань ерөнхийдөө л ерөнхий нэр. Тэн дотроо Homo erectus гэдэг одоо жишээ нь байж байгаа жишээтэй. Судлаач нарын үзэж байгаагаар бол энэ Аз, энэ Австрали энэ хавьд бол ерөнхийдөө нэлийн одоо тархсан байсан. За ер нь Homo гэдэг нэртэй юм дотроос хамгийн удаан оршсон юм нь бол энэ Homo erectus буюу 2 сая гаруй жил болсон гэж бид нэр үздэг юм байна.
Тэгээд их олон хомонууд л гарч ирсэн л дээ зэрэн цаашаа Неандерталец гэж сонссноо. Неандерталец гэдэг маань одоо энэ Европ ойрох дорнодын хавцаа Месопотамийн тэр хавцаа ингээд ерөнхийдөө гарч ирсэн нэг юм хомогийн нэг төрөл. Энэ бол 500 мянган жил гэж байгаа. Тэгэхээр тэр 13 миллиард жил, тэр 6 сая жил тэртэй харьцуулахад бол 500 мянган жил гэдэг бол ямар сонсогдож байна? Өчүүхэн сонсогдож байгаа биз? Нуу 500 мянган жил тийм ээ. Сая жилч биш. Миллиард жилч биш. Нуу 500 мянган жил. Тэгэхээр тэр Homo neanderthalis гэдэг маань бол энэ 500 мянган жилийн өмнө гарч ирсэн. За тэр гал гэж нэг гайхамшигтай зүйл байгаа. Гал гэдэг зүйлийг бол бид нар 300 мянган жилийн өмнө л ер нь ашиглаж эхэлсэн. 300 мянган жил. 300 мянган жил. Та нар одоо хэдэн настай дунджаар? Нэг 20 мөр хавцал байгаа хэ 10 хэдэн мэдэд нэр. Тэгэхээр тэр 10 хэдэн жил бол нэг 300 мянган жилийн дотор ер нь юу вэ? 3 сая жилийн дотор юу вэ? 13 миллиард жилийн дотор юу вэ? Юу ч биш байгаа биз? Юу ч биш тийм ээ. За Homo sapiens буюу одоо бид нар шиг одоо энэ биднийг яриад байгаа энэ газар дэлхийг дээр амьдарч байгаа тэр 7 тэрбум хүмүүс бол бүгдээрээ Homo sapiens. Эдгээр маань бол төрлөө олсон одоо энэ хэлбэрээ олсон цаг хугацаа нь бол нэг 200 мянган жил гэж байгаа. 200 мянган жил. Тэгэхээр бид нар бол том залуу байх жишээтэй. За тэгээ Homo sapiens үсэд дээрээс нь тэр анхны танин мэдхүн хувьсгал юмыг нэг таньж мэдж эхэлсэн хэлтэй болсон хоорондоо бас нэг дохой зангаагаар ярих гад би бол энэ вэ, чи бол чи вэ, тэр бол тэр вэ гэдэг нэг бас нэг анхны дохой зангаа элдв янз юм гарч ирээд явсан түүхийг аваад үзэх юм бол энэ нэг 70 мянган жилийн тухай асуудал ярьж байгаа юм. За тэгээд энэ Homo sapiens-ууд маань Австрали төв рүү очсон цаг хугацааг бол нэг 45 мянган жил гэж ярьд юм байна лээ. За Неандерталец гэж яриад байгаа одоо энэ Сибирь, энэ Европ хавцаа байсан бас энэ нэг хэсэг маань бол үндсэндээ 30 мянган жилийн өмнө бол устж өгөө болсон гэж ярьдаг. За одоогоос нэг 16 мянган жилийн өмнө бол энэ Homo sapiens маань бол Америк төв рүү очсон. Тэгээд очоод нэг гавьяа байгуулаачгүй тэр Америк төв дээр байсан фауна гэж ярьдаг тэр байгалийн гайхамшигтай ургамал элдв янзын юмнуудыг бол ер нь устгаж сүйтгэх ажлаа бол одоо өндөр хурцтайгаар эхлүүлсэн гэж ярьж байгаа. За тэгээд 13 мянган жилийн өмнө тэр Floresiensis гэж бас нэг хомогийн нэг төрөл байсан. Энэ яг нэг Сибирт одоо олдсон энэ археологийн судалгааны үр дүнд олдсон. Энэ маань бол нэг 13 мянган жилийн өмнө ер нь устж өгөө болсон юм байна гэж ингэж хүн төрлөخت нэг үздэг юм байна лээ. Шүн наашаа явах тэр нэг 12 мянган жилийн өмнө бид нар нэг газар тариалангийн тухай ойлголтууд бол авч эхэлсэн. Газар тариаланг өөрийнхөө амьдралд зохицуулж хэрэгжилж эхэлсэн суудлын одоо суурин соёл иргэншлүүд ер нь анханасаа энэ үүссэн гэж байгаа. За тэгээд нэг 5000 жилийн өмнө тун ойрхон болчихж штэ 5000 гэдэг бол ер нь саяхан шахуу тийм ээ. Саяхан шахуу энэ анхны хаан тулсууд бий болж бичиг үсэг бий болж мөнгө гэдэг юм болж тэр шашин машин гэдэг юм чинь бол ерөнхийдөө нэг 5000 жилийн хавцаар үүссэн болж байгаа. За тэгээд 2500 жилийн өмнө бол нэг тэр мөнгөн тэмдэгт гэдэг юмнуудыг бол нэлээд өргөн хэрглэж эхэлсэн байж байгаа. За тэгээд наашаага үндсэндээ явсаар байгаад энэ орчин үеийн шинжлэх ухаан одоо миний түрүүний ярьсан бүх юмыг шинжлэх ухаан тодорхойлоод байна гэсэн. Энэ шинжлэх ухаан гэдэг юм маань бол үндсэндээ нэг 500 жилийн өмнө эхэлсэн гэж ярьж байгаа. Тэгээ би та нарт бол энэ хүн төрөлхтний түүхийг ердөө маш богино хугацаанд танилцуулчихлаа тийм үү. 13 тэрбум жилийн өмнөөс ахуулаад өнөөдөр хүртэл нэг иймэрхүү үе шатыг дамжиж ирсэн. Тэгээ одоо бидний иж хэдийн гайхаад байгаа энэ амьдралыг бүгдийг тодорхойлоод байгаа шинжлэх ухаан гэдэг бол үндсэндээ нэг 500 жилтэй настай тэрэн дотроос сүүлийн нэг 20-30 жил бол үнэхээр хүний ой санаанд багтамгүй өөрчлөлтүүд бол гарч ирж байна. Энэ орчин үеийн шинжлэх ухааны нэг гол онцлог нь бол юу юм бэ гэхээр үндсэндээ формал логик. Формал логик мэднэ тийм ээ. Логик мэднэ формал логик гэдэг маань үндсэндээ математик дээр дурлал оруулсан логик гэж байгаа.
Тэгэхээр энэ формал логик гэдэг юмыг орлох хэрэгслүүд бол бэлэн болчихсон. Тэгээ энэ юм маань бол биднээс илүү хурдан бүх юмыг бол ангилж байгаа. Одоо энэ утсан дээр бол та нарын нөгөө нэг контакт гэдэг байгаа юу? Одоо нөгөө нэг утасдаг хүмүүсүүдийн чинь тийм ээ. Тэгээ тэрий чинь та нар ингээд өөрсдөө гараараа ингээд бичээд хайна гэвэл одоо нэг хэсэг хугацаа зарна. Өнөөдөр гар утсан дээр эхний үсгийг оруулж хатал одоо оогоор ихэлсэн гэтэл өчнөө нэр гараад ирнэ. Хоёр дахь үсгийг оруулж хатал өчнөө нэр гараад ирнэ. Тэгэл хэрэгтэй хүний өрдө моментально маш хурдан богино хугацаанд олчж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ формал логик дээр тулгуурласан тооцоолон бодох хэрэгсэл буюу энэ орчин үеийн техник хэрэгсэл бол хүнээсээ илүү гараад явчихж байна. Одоо бүх юм маань бол үндсэндээ тэр формал логик дээр тулгуурласан юмнууд маань бол амьдралыг бол эзэгнээд эхэлж байна. Одоо хөргөгч гэхт чинь ухаантай хөргөгчүүд гараад ирчихсэн. Бараг л чамд өш танах өнөдөр сүүгээ аваарай гэж хэлэх гээл тийм ээ. Орчин үеийн гэр гэдэг чинь энэ Apple телевизийн гар утастай хүмүүс хэрвээ та нар байгаа бол та нарын юун дотор ч нэг Home гэсэн бат нь байна уу? Бага тийм ээ. Тэр Home гэсэн батанг дарахтал ерөнхийдөө бүх юм чинь гэрлээ асаач хан унтраач хан цайгаа тавьч хан кофе гажиж хан халуусаа гойжуулж хан эсвэл унтраач хан гэр дотроо телевизээрээ асаач хан гэрийн температурыг өөрчилж хан ердөл юу хийж болдгийг бүх юм чинь бүгдийг ингээд үндсэндээ тэр Home батнараа өнөдөр удирдах бололцоо гараад ирчихсэн байх жишээтэй. Тэр Internet of Things гэж одоо яриад байгаа юм тэр бүх юм интернетд холбогдоод гараад ирсэн. Тэгээд тэр энэ гэр ахуйн бараа хэрэгслээсээ гадна хүний хувц сунаар хүртэл одоо ингээд бүгдээр интернет рүү холбогдчихсон. Nike нэг кед одоо гараад ирчихсэн. Та нар айгүй бол баг өмсөж байгаа бох тийм үү? Тэгээ нуцтайгаа холбоотой тэгээ чамааг өдөр хичнээн алхсан яасан ийсэн бүх юм чинь информац өгч. Ralph Lauren бол ингээд мундаг брэнд тийм ээ. Сонссон Ralph Lauren тэр чинь ингээд нөгөө хувцсан дотор нөгөө бүх датчикуудыг нээж өгсөн учраас ингээд чиний хөлөрж байгаа, ядарч байгаа, баярлж байгаа, баясж байгаа, зүрхний цохол судасны одоо тэр юм уу гэдэг цусны даралт маралт за тэгэл чиний биед байгаа сахарын хэмжээ, адреналин ердөө юу гэдэг бүгдийг цуглуулад тэгээд гар утас руу чинь хөргөчдөг. Шаардлагатай бол чиний эмч рүү хөргээд өгчдөг. Тэгээд одоо өнөөдөр бид нар чинь бол эмчийн хяналтанд байна гэдэг чинь бараг л одоо тэр Internet of Things буюу хувц сунараа хэрэглээд байж хат эмч чинь ер нь чиний бүх юмыг ингээд хянаад авах бүрэн болцоод болсон. Тэгээ энэ бол нэг тийм одоо далдын ч юм уу холын ч юм уу зүйл биш. Өнөөдөр одоо уже байж байгаа хүндрэлтэн хэрэгжилж байгаа юмнууд байж байгаа. За бусад одоо юмнуудыг ярихаа болий тэр e-payment, e-баримт энэ төргээ та нар одоо бүгдээрээ хэрэгжилж байгаа тийм үү? Most Money-г хэрэгжилж байгаа. Бүх арилжааны банкнуудын аппликейшнуудыг хэрэгжилж байгаа. Мөнгө төгрөгөө арилжаалдаг, солилцдог юмнууд чинь бол бүгд л явж байгаа. Тэгээ энэ бүх юмнууд бол бүгд л ийм хэлбэрлүүгээ орж ин цаашаага улам гүнзгийрэх янзтай. Хамгийн сүүлийн үеийн миний анхаарал татсан сонирхсан мэдээ гэдэг юм бол тухайлбал Amazon гэж байна. Одоо бид нар дэлгүүрт орчиход юм авчихад дараа нь кассан дээр очиж бичүүлдэг шүү дээ, тийм ээ. Тийм биз? Кассан дээр юм бичүүлдэг. Одоо бол Amazon-д бол тийм юм байх болчихсон. Шууд юм авчихад гараад явчих. Тэгээд тэр юу авсан, яасны шууд автоматар яваал дараа нь чиний данстай уяал тэгэл дэлбэр туцааг нь хийдэг болчихсон байх жишээтэй. Ингээд дэлгүүр худалдаа энэ чинь бүх юм нь өөрчлөгдөж явж чинь. Дээрээс нь блокчейн гэж нэг юм гараад ирчихсэн. Одоо сүүлийн үед асар их хүчтэй яригдж байгаа, асар их анхаарал татж байгаа. Энэ блокчейн гэдгийн гол утга нь бол юу юм бэ гэхээр бол үндсэндээ B2B, бизнестэйгээ people to people хүн хүнтэйгээ шууд харьцдаг болчихж байгаа. Ямар нэг юмар дамжуулахгүйгээр. Тэгээ энүүгээрээ болох дээр одоо үнэхээр хүндрэлтнийг бол одоо байлдан дагуулж байгаа. Тэгээ энэ том өөрчлөлтүүд энэ шинжлэх ухааныг одоо тодорхойлж байгаа энэ хүчин зүйл бол ер нь үндсэндээ бидний амьдралыг бол үнцээр нь өөрчилж байна л да. Тэгээ бид нар хэрвээ өнөөдөр энийг иймэрхүү байгаагаа хараад маргаашиг төсөөлөд байгаа бол тийм биш. Бид нар маргаашиг харж маргаашиг төсөөлөх шаардлагатай болж байгаа. Төрийн зохион байгуулалт ямар байх? Бизнес ямар байх? Эдийн засаг ямар байх? Нийгмийн амьдрал ямар байх? Эрүүл мэнд ямар байх? Боловсрол ямар байх? Соёл шинжлэх ухаан ямар байх? Бүх юм өөрчлөгдөж байгаа. Бүх юм өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энүүнд л бэлэн байх, энийг л мэддэг байх, энийг гадралдаг байх, энд болж байгаа нэг ерөнхий чиг хандлагууд тэрийг нэг анханаас нь ойлгож авч тэрүүнтэй хөл зэрэгцэж явна гэдэг энэ том зорилт, сорилт бол та бүгдийн өмнө
учирч байгаа шүү гэдгийг бас нэгдүгээрт нь онцолж хэлье гэж үзье. Хоёрдугаарт нь хэлэх гэсэн зүйл бол юу вэ гэхээр нэгэнт формал логик дээр тулгуурласан асуудлуудын компьютер биднээс илүү түргэн хурдан шийдээд байгаа бол бид нар чухам одоо хэн болж өгөх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Artificial intelligence гэж сонссон тийм ээ, хиймэл оюун ухаан. Үндсэндээ хиймэл оюун ухаан бүх юмнуудыг хийгээд эхэлж байна. Хүнээс шаардахгүй. Одоо тэр нэг янз янзын кинонуудыг та нар одоо үзэж байгаа бах тийм ээ. Blade Runner гэдэг кино сая гарсан үзсэн үү? 2049 гэдэг Harrison Ford тоглосон. Тэн дээр гарч байгаа тэр нэг киборгууд биш нэг тэр чинь бодит юм шүү дээ. Одоо ердөө үндсэндээ бол. Тийм бодит хүнээс ямар ч ялгаа авахгүй харахад бол яг хүн шиг. Тийм одоо киборгууд бол ердөө хаасайг гарч эхэлж байна. Эхнээсээ роботууд гэрт ажилдаг, гэрийн одоо ажилд тусалдаг, ялангуяа настай хүмүүстийг ингэж хань болж байдаг тийм роботууд гараад ирчихсэн. Зүгээр ердөө бүр маш хямдхан зарагдаж байна. $3,000 үнэтэй юмнууд гараад ирчихсэн. Тэгээ энэ бүх юмнууд чинь ингээд гараад ирэхдээ бид нар чухам одоо юу болж таарах вэ найзуудаа гэдэг асуудал гарч ирж байна. Үйлдвэрлэх хүчний хөгжил бол асар өндөр түвшинд гараад ирж байна. Тэр хэмжээгээр нийгмийн баялагын үйлдвэрлэл бол асар өндөр түвшинд гараад ирж байна. Хэрэглээний чанартай юмнууд бол үндсэндээ бас нэг шийдэгдээд байж байгаа. Өнөөдөр дэлхийд дээр өлсөж өгч байгаа хүний тоо тарганаасаа болж өгч байгаа. Хит их бодоод их идж байгаа учраас өгч байгаа хүний тоо хоёр бол өдөр шөнөшиг ялгаатай болж байна. Хэрвээ би андуураагүй бол өнгөрсөн жилийн статистикээр дэлхийд дээр нэг сая 300 мянган хүний тухай ярьжсэн. Яг өлсгөлөнгөөс болж өглөө гэж. Таргалалтаас болж өгч байгаа хүний тоо нь бол 3 сая 400 мянга гэж байна. Тэгэхээр тэр хоол хүнс хувцс сунар тэр нэг эд бараа нэг ахуйн чанартай юмнууд бол үндсэндээ тун ойрын үед бол үндсэндээ ямар ч асуудалгүй болчих гээд байгаа юм. Ямар ч асуудалгүй болчих гээд. Гэхдээ бид нар чухам одоо юу хийх юм бэ? Бид нар одоо яах ёстой юм бэ? Хэрвээ бидний оронд хиймэл оюун ухаан гарч ирээд тэр роботууд нь гарч ирээд тэр орчин үеийн одоо IT технологи ингээд бүх салбарт орж ирээд хамаг ямиг бүтээгээд ингээд аваад явчих юм бол бид нар яах вэ? Биднээс одоо юу үлдэх вэ гэдэг асуудал өөрөө ирэхгүй л гарч ирж байгаа юм л да. Тэгээ одоо энэтэй уялдаа холбоотойгоор хамгийн том сорилт бөгөөд асуудал бол юу юм бэ гэхээр хүн хүнээрээ үлдэх арга зам байна уу гэдэг л асуудал болж байгаа. Бид нар хүнээрээ л үлдэх ёстой. Хүн гэдэг тэр нэг мөн чанараа алдчихгүй, робот болчихгүй, зомби болчихгүй, киборгоос ялгдахгүй болчихгүй тийм л байх ёстой. Тэр нэг сансарлуу нэг аялал хийгээд явдаг нэг мультфильм чи ямар мультфильм бэлээ? Wall-E те? Wall-E. Тэрийг үзсэн үү? Тэр нэг сансарт нэг нисэж байгаа нэг тэр капитан тэр сансрын хөлөг дээр байгаа хүмүүсийг харсан уу? Бүгдээр нэг юм хөөрхөө бөөрөнхий байгаа байсан. Тийм босгооч болчихсон. Зүгээр л ингээд хөвтчихэдэг. Тэгээ хоол нь хов хийждэг, ингэждэг, бүх юм үзчихдэг. Тэгээд бараг форум рууч байхгүй хамаг юм ингээд компьютераар хийгээд явждаг. Тэр Wall-E гэдэг чинь бол ерөнхийдөө нэг тим юмрууд явуулчих гээд байгаа байхгүй юу? Хүн тэгээд нэг тийм зомби маягтай болчдаг. Янзтай. Тэгээд тийм болчихгүй хүн чанараараа хүн гэдэг энэ нэг төрхөө алдчихгүй шиг байхын тулд яах вэ гэдэг асуудал бол өөрөө ирэхгүй л өнөөдөр тавигдчихжээ л да. Магадгүй хүн төрөлхтний өмнө энэ хамгийн том зорилт болох ёстой байна. Энэ тохиолдолд одоо бид нар боловсролын системаа яах ёстой. Эрүүл мэндийн системаа яах ёстой. Энэ төр засаг гэдэг юм чинь ямар хөө янзтай байна. Энэ эдийн засаг гэдэг маань жоохон юу юм? Тэр мөнгө гэдэг юм маань одоо ер нь байх юм уу байхгүй юм? Хинч мэдгүй. Маргааш юу болохыг урдчлан таах ямар ч аргагүй. Тэгээ ийм тохиолдолд бид нар жоохон яах вэ гэдэг асуудал өөрөө ирэхгүй хамгийн том асуудал болж байгаа юм. Би энийг бүр онцолж хэлмээр байна. Онцолж хэлмээр байна. Хүн чанараа алдахгүй, хүн төрхөө алдахгүй байх асуудал бол онцгой чухал. Тэгэхээр энэ зорилтыг л шийдэх маш том сорилт та бүгдийн өмнө зогсож байгаа шүү. Энийгээ та нар байнга санаж байгаарай. Тэрнээс бол энэ техник технологийн хөгжил бол ер нь бол бидний өнөөдөр нэг санаа зовоод байгаа асуудлыг бол ердөө тун хурдан шийдэж байгаа. Тун удахгүй шийдэж байгаа. Бидний нэг хэдхэн жилийн дотор л саяны яриад гайхамшигтай гэдэг байгаа юм чинь бол өдөр тутмын үйл ажиллагааны чинь нэг хэрэглээл болоод хувирч байна. Тэгээ энэтэй холбоотойгоор би зүгээр нэг өөрийнхөө нэг ганц хоёр хувийн одоо бодож явдаг
санаанаасаа хуваалцъя гэж үзсэн. Энэ бол зөвхөн миний бодол шүү. Зөв буруу юу одоо ёстой бүү гэдэг. Өөр хүн бол өөр юм гаргаж ирэх байх, өөрийнхөө амьдралын туршлага дээр тулгуурлаа шал ондоо шалгууруудыг гаргаж ирэх байх. Би зүгээр өөрөө бас нэг хийсэн ажиглалтынхаа дүнд бол нэг эдгээр зүйлийг та бүгдэд хэлээд лекцээ дуусгая гэж бодсон. За нэгдүгээрт нь бол бидний амьдралд нэг буцааж болохгүй 3 зүйл гэж байдаг. Олон зүйл байдаг байх л да, би зүгээр 3 зүйлийг л онцолж хэлэх гэсэн юм. Ялангуяа та бүгдэд одоо хандж хэлэхэд бол нэгдүгээрт нь ам алдвал одоо буцаах ямар ч арга байхгүй шүү гэж. Хэлсэн үгэндээ эзэн болно гэж. Үг хэлэхээс өмнө бодно гэдэг бол ердөө маш их чухал. Маш их чухал. Тэгэхээр энийг та нар ер нь бодож байгаараа цаашдын лидерүүд, цаашдаа улс орноо авч явах гэж байгаа, хамт олноо удирдах гэж байгаа, бүхэл бүтэн салбарыг удирдах гэж байгаа хүн бол энийг бол байнга санаж явах хэрэгтэй. Юу амнаас ч гарч ийн, юу хэлчих вэ гэдгээ бол ердөө байнга бодож явах хэрэгтэй. Нэг амнаас ч гарчихсан бол цаашаагаа бол ер нь үгүй би тэгж хэлээгүй, ингээгүй энэ төр гэж ярих бол ердөө маш хэцүү байд юм шүү гэдгийг нэгдүгээрт нь хэлэх гэсэн. Хоёрдугаарт нь буцааж болдгүй зүйл бол боломж. Хүний амьдралын тодорхой үе шат болгон тодорхой одоо хэлбэрээр ямар нэгэн боломж үүсдэг. Тэгээд тэр боломжоо алдчих болохгүй. Чамд ямар нэгэн боломж гарч байгаа бол тэрийгээ бас нэг ашиглах хэрэгтэй. Ашиглах хэрэгтэй. Тэрийгээ андуурчихгүй байх хэрэгтэй. Орхичихгүй байх хэрэгтэй. Тэгээд энийг бас та нар бодож байгаараа асар их боломж хаас агуулж байдаг. Магадгүй өнөөдрийн энэ лекц бол та нарт асар их боломж бүрдүүлж байна. Дараагийн хүмүүсийн ярих сонирхолтой сэдвүүд байна лээ. Тэр бол асар их боломж бүрдүүлнэ. Тэгээд тэр боломжоо харж харахгүй хажуугаар нь өнгөрчих юм бол тэгэл бүх насаараа дараа нь одоо харамсах юм гарч ирэх шүү гэж хэлэх гэсэн. За 3 дугаарт нь магадгүй одоо хамгийн үнэтэй зүйлтэй хамгийн чухал зүйл бол цаг. Цагаа нэг л өнгөрөөчихсөн бол тэгэл өнгөрөөд явчихна. Дахиж буцааж авцрах ямар ч арга зам байхгүй. Тэгэхээр энэ цаг гэдэг имийг алдахгүй байх, хоосон өнгөрөөхгүй байх, гиюрхгүй байх, зоригтой байх, тэмүүлэлтэй байх, хөдөлмөрийн маш өндөр зохион байгуулалттай байх, хувийн маш өндөр сахилгатай байх. Энэ бүх юм чинь бол тэр цагийг алдахгүй байх, хоосон өнгөрөхгүй байхын нэг гол хүчин зүйл нэ. Хүний амьдрал ахуй, улс орны амьдрал ахуйг тодорхойлдог зүйл бол бүтээмж гэж байдаг. Чи өнөөдөр ямар юм хийж байна? Маргааш хийж байгаа юмаа 2 дахин илүү хийх, 3 дахин илүү хийх. Улс орнууд хөгжөөд дэвшээд тэр нэг мундаг болоод байгаа гэж нь учир шалтгаан бол энэ бүтээмж гэдэг юм л байгаад байгаа юм л та. Тэгэхээр тэр бүтээмжээ нэмэгдүүлнэ гэдэг бол энэ цагтай холбоотой. Нэг хугацаанд хичнээн юм хийж байна, нэг ширхэг юмыг хийхэд хичнээн хугацаа зарцуулж байна гэдэг бол бүтээмжийн ойлголт. Тэгэхээр энэ бүтээмжийг өндөр байлгана гэдэг бол улс орноо хөгжүүлнэ л гэсэн үг. Бүтээмжийг өндөр байлгахын тулд юу хэрэгтэй, ямар хүчин зүйлс байдгийг, ялангуяа чи өөрөө юу хийх ёстой вэ гэдгээ бол байнга бас бодож санаж эргцүүлж явах ёстой болов уу гэсэн нэг ийм буцаах аргагүй 3 зүйл байгаа шүү гэдгийг та бүдтэй сануулъя гэж. За дараагийн нэг зүйл маань бол юу юм бэ гэхээр бол нэг замхраад өнгөрчдөг нэг тийм бас нэг хэд хэдэн зүйл байдаг. За тухайлбал хүний одоо энэ аз гэж ярьдаг. Хүмүүс азанд их одоо найддаг. Ямдаа гэж нэг яриад байгаа хүмүүс одоо бас ямдаатай шүү тэр. Тэр мэрэндээ их найддаг. За тэр мөрөөдөл зөгнөлдөө бас сүрхий найддаг тал бий. Тэгэхээр энэ бол замхраал өнгөрдөг зүйл. Замхраал өнгөрдөг. Тэгээд хамаг юмаа энэ үндэл найдал за нэг болчихондоо гэж бодоод аз таарандаа гэж бодоод амьдралаа цохион байгуулах юм бол нэг хол явахгүй байх. Боломж байгаа тэр боломжийг олж хараад ашиглана гэдэг бол нэг ондоо хэрэг. Аз таараад одоо тэр азаар л хамаг юм болчих нь одоо манайхан ч сүүлдээ бол одоо ингээд лам дээр очиход болчих гэдэг гэж ойлгоод байгаа шүү дээ. Шалгалт өгтөө урд нь очиж лам дээр очдог. Би ер нь шалгалтаа яаж өгөх юмар гаш гэдэг. Та нэг ном уншаад өгөөч би ер нь нэг ингэж хэмээр байна гэж. Тэгэх юм бол явахгүй л дээ найзуудаа. Тэгэх юм бол бүтэхгүй. Энэ хоосон сүсэг бишрэл, сохор сүсэг бишрлэр амьдралаа зохион байгуулах гэж байгаа бол энэ явахгүй. Манай Монголын одоо төр засгийг удирдах байгаа хүмүүс маань хүртэл нэг иймэрхүү байдалтай байна шүү дээ.
Одоо Монгол төрийн бодлогыг ламнараас очиж асуудаг болж байгаа. Энэ яаж ойлгохтой байх вэ? Тэгээд дараа нь гайхаад суугаад байгаа. Яагаад ингэж юм хоцрогдсон бэ гэж. Тэгэхээр энэ бол нэг бүтгэгдэлтэй зүйл биш шүү гэдгийг би хэлэх гэсэн. Дараагийн нэг зүйл бол юу вэ гэхээр бол чи амжилтанд хүрэх, чи агуу болох, чи үнэхээр манлайлагч болох тэр зүйлийг чинь тодорхойлж байгаа нь бас нэг гурван зүйл байна. Нэгдүгээрт нь хичээл зүтгэл хөдөлмөр. Хичээж байж, зүтгэж байж, хөдөлмөрлж байж л юм дөрвөн. Зүтгэж байж л юмны үр дүн гарна. Тэрнээс тэнгэрээс буугаад ирэх болов гэж хүлээгээд байх юм бол бүтэхгүй. Та нар амжилтанд хүрсэн хүмүүсийн амьдрал ахуйг судлаад үзээрэй. Бүгд зүтгэж байж амжилтанд хүрсэн байна. Тийм учраас энэ хичээл зүтгэл гэдэг хөдөлмөр гэдэг бол маш их чухал зүйл ээ. Дээрээс нь бас нэг чин сэтгэл байх хэрэгтэй юм. Хоёрдугаарт нь гэж хэлэх юм бол юмд нэг чин сэтгэлээс ханддаг. Хоёргүй сэтгэлээр хандна гэж бид нэр ярьдаг. Хонцын сэтгэлээр хандна гэсэн нэг нэр том юмуд байдаг. Тэгэхээр юмд хонцын сэтгэлээр хандахгүй, чин сэтгэлээс хандаж үнэхээр нэг хий бүтээгээд ингэж чармаах юм бол гарцаагүй л үр дүн төрнө. Нэг амьдралыг нэг жоохон хуурчихсан надаа хажуугаар нь өнгөрчихсэн надаа нэг энэ тэнд гүйж байгаад нэг хүн амьтанд бэлдуучилж долгонж урд хойно норж гүйж байгаад нэг болчихно гэж боддог бол тэр өөрийгөө хуурж байгаа. Тэгээд цаашлах юм бол улс орноос сүйтгэж байгаа тийм л сэтгэхгүй. Тийм учраас тэр бол бас явахгүй гэж. Тэгээд мэдээж хэрэг ололт байх ёстой, амжилт байх ёстой. Энэ бүх юмний чинь үр дүнд. Тэр олсон ололт амжилтандаа бас нэг ташуурчихгүйхэн шиг явна гэдэг бол бас удирдагч хүний нэг гол шинж байгаа. Ер нь бол хүнийг эвддэг нэг гурван зүйл л байд. Мөнгө. Мөнгөтэй болох дээр ер нь маш их эдрэндээ. Хоёрдугаарт нь магтаал. Магтаачих тэр нэг жоохон бие давгаал сагсуураал тэгэл алга болдог. Би л ер нь одоо газар дэлхийгээс зарчихлаа би гэдэг өчөд тусаад явчихдаг. Гуравдугаарт нь албан тушаал. Гарын үсэг зураал хүний амьдрал ахуйг шийддэг болох дээр би л ер нь одоо хамгийн мундаг болчихлоо гэж. Албан тушаал дээр очих дээр ердөө бусдаас илүү ухаантай болчихлоо гэж боддог. Тийм хүмүүс бол ер нь газар сайгүй байна. Сүүлийн үед бол ер нь их олж орсон. Тэгэхээр энэ юмнуудыг бас давхар бодох ёстой болов гэж бодож байна. За хизээч бас нэг орхигдуулж болохгүй хэд хэдэн зүйл байгаа. За тэн дотроос бол би итгэл найдвар гэдэг юмыг бас нэг онцолж хэлмээр байгаа. Өнөөдөр унж болно, бүдэрч болно. Гэхдээ өөртөө итгэлтэй байх. Өөрөө ирээдүйн тэр одоо зорилгодоо найдаж зүтгэн гэдэг бол амжилтын бас нэг том шалгуур байдаг. Энийг та нар бас бодоорой гэж. Дээрээс нь бас нэг чигч шудраг зан гэж нэг ойлголт байгаа. Тэр өнөөдөр бол энэ бол моднаас гарчихсан л да. Өнөөдөр залтай худалж хуурмаг хүний нүдийг хуурдаг хүмүүс бол илүү яваад байгаа юм шиг харагдаад байгаа. Чигч шулуу явж байгаа хүмүүс бол ер нь хамгийн адгийн хүмүүсийн чигсалтанд орчиход байгаа. Тэгэхээр тэр нийгмийн үнэлэмжүүд маань бол маш их өөрчлөгдсөн. Гэхдээ манай монголчуудын хэлсэн нэг үг байдаг. Одоо зөрчсөн үг. Хүүхэд багчуудаа болсоргодог. Нэр хугарахаас яс хугар гэж. Нэг удаа л чи нэрээ хугалчих юм бол тэгэл цаашаа явхад бол хэцүү. Хизээч улс орныг удирдах явах дэлхийн хэмжээний том лидерүүд гарч ирэхгүй тэр хүмүүсээс. Тэгэхээр энийг бас нэг гай болдог юм шүү гэж. Дараагийн бас нэг гай болдог зүйл бол энэ уур хилэн бардам зан. Энийг бас та нар бодож байгаа. Юмд уужуу тайван ухаанаар хандна гэдэг бол ердөө маш чухал зүйл. Хамгийн энгийн арга бол юу вэ гэхээр ямар нэгэн асуудалтай учрах юм бол төр зур өөрийгөө зогсоогоод нэг сайхан гүнзгий амьсгаа авчих хэрэгтэй. Болжгүй 2-3 удаа, болжгүй 1 минут. Тэрний дараа бол тарих толгойч нь бол хамаагүй сэргэг болоод нөгөө асуудлаа арай ондоо онцгоос нараад би ер нь чухам юунд бухимдаад байгаа, юунд уурлаад байгаа, юунд их бардамнаад сагсуураад байгаа юм гэж. Ингэж нөгөө өөртөө шүүмжлэлтэй хандаж өөрийгөө ингээд тухайн шатанда бас нэг зөв залаад чиглүүлээд зорилгоо тодорхойлоод явах юм бол чи үнэхээр юмд хүрнэ. Энийг хийж чадахгүй тэгэл сэтгэлийн хөдөлгөөндөө автагдал явах юм бол өрдөө нэг хол явах.
Өнөөдөр нэг сони юм байгаад байгаа юм. Рационал сэтгэлгээ бол ер нь их ховор болчихсон. Өнөөдөр дандаа эмоц, дандаа сэтгэлийн хөдөлгөөнөөр хандж байгаа юм дээр. Эрүүл сарвал ухаанаар ямиг нэг гүн рүү н ороод тунгаагаад бодох тэр юм бол ер нь маш багасчихсан. Урьяа лоозон хашгирах юм бол баярлаад явчихдаг. Яста тэгээд өгнө. Монгол ялна. Тэгнэ, ингэнэ. Энэ биш. Тэгээд энэ нэг эмоц руу хандсан улс төр маш хүчтэй явж байгаа. Манай энэ улс төр бол ер нь бол бохор. Хүнд бол эрүүл сурвал ухаан ярьж байгаа тийм улс төрчд бол их ховор шүү дээ. Дандаа эмоц руу нандсан. Юу хэрэгтэй юм ч тэрий чинь өгч байгаа. Яамаар байна. Тэрий чинь хийж байгаа. Тэгэл гоё болчих шүү дээ. Гоё болчих шүү дээ. Гоё болчих шүү дээ. Гэхдээ нөгөө хөдөлмөр нь хаана, нөгөө зүтгэл нь хаана, нөгөө шудраг гавайх нь хаана, нөгөө чимхлүүр ажлууд ч хаана байхгүй шүү дээ. Эрдүүд маргааш л бүх юм болж байгаа. Гоё болж байгаа. Дандаа нэг хүний эмоцоор нь тоглож, сэтгэлийн хөдөлгөөнөөр нь тоглож хүмүүсийг залж байгаа болохоос биш. Тэгээд хүний тарих толгойг угааж байгаа болохоос биш. Тэр хүнийг нэг юмд бодуулдаг юм бол байхгүй. Тэгээ энэтэй уялдаа холбоотойгоор тэр нэг шүүмжлэл сэтгэлгээ гэж ярьдаг. Critical thinking гэж тэр их чухал. Юмд шүүмжлэлтэй хандаж сурах. Одоо Facebook гэлдэг жин. Facebook дээр ирж байгаа мэдээлэл бол одоо сонин мэдгүй та нарын сонин монны бараа харсан уу найзуудаа? Барьж үзсэн үү гартаа? Эсвэл дандаа нэг утсан дээрээс л харчиж байна уу? Яг одоо өдөр тутмын нэг сонин 8 нүртэй ч юм 16 нүртэй сонин бай гэж бодъё. Чамд Facebook-оор дамжаад ирж байгаа мэдээлэл бол 170 тийм сонинтой тэнцвүүц хэмжээний мэдээлэл ирж байгаа. Одоо өнөөдрийн дугаар гэхэд бол нэг 10 хэдэн хуудастай байж байгаа ч гэдэг тийм ээ. Тэгэхээр тэнд дөр бол асар их хэмжээний мэдээлэл байгаа яа да. Тэгээ яг тийм юм 170 ширхэг ирж ийн гэж боддог ганцхан өдрийн дотор 24 цагийн дотор за 24 цагаас нь чи унтахаа бас нэг хэсгийг насчих واخ. Тэгээ үлдэж байгаа цагт чинь чиний Facebook-оор дамжиж ирж байгаа мэдээлэл бол тийм их хэмжээний мэдээлэл. Тэрийг хүн тунгааж авч чадахгүй. Дийлэхгүй. Тэгэхээр юу болж ийн гэхээр нэг клипийн сэтгэлгээ одоо ердөө бүгд клип руу орж байгаа. Гарчиг нь хардаг. За бүр их ухаантай мундаг нь бол нэг гарчигнийхэн дараа нэг ганц хоёр өгүүлбэр уншдаг. Тэгэл байхгүй цаашаа. Тэгээд тэр чинь чиний анхаарлыг татахын тулд тэр гарчиг ямар гарчиг байх вэ? Мэдээж өдөө хатгсан нэг тийм л гарчиг л байгаа шүү дээ. Дандаа эмоцтойр тулгуурласан тийм л гарчиг байгаа. Тэрнээс бол өөр юм байхгүй гэдгийг бол та нар бүгдээрээ гадралж байгаа байх. Тэгэхээр манипуляцанд өртөд байгаа байхгүй. Та нарын тархийг чинь угаагаад та нарыг бол хэсэг бүлэг хүмүүс бол өөрийнхөө хүсснээр залж байгаа. Интернет дээр тавигдж байгаа мэдээллүүд ялангуяа тэр Facebook дээр тавигдж байгаа мэдээлэл, Twitter дээр тавигдж байгаа мэдээллийн 5% хин нэгэн хүн тавьж байгаа. Үлдэж байгаа 95% нь бол дандаа лайк, эсвэл share. Чи өөрөө нэг контент бүтээгээд байгаа юм бол ховор. Голдуул share, лайк хоёр л байж байгаа. Тэгэхээр энэ залуучуудыг нэг тим юм руу татан оролцуулчихад хамаг цагийг аваад, хамаг анхаарлыг аваад тэгээд тэрүүгээрээ дамжуулаад ингээд янз янзын мэдээлэл өгөөд тэгээд тарих толгойг нь угаагаад тэр нэг critical thinking нэг тайвшраад нэг суугаад эн чинь юу гэлээ, ямар очиртай, энэний цаана юу гэлээ, эн чинь одоо яах ёстой вэ, ямар үр дагавартай байж болох вэ гэсэн тим юм бодуулах цаг өгөхгүй байгаад байгаа. Тэгээд тэр утгаараа би та нарт хэлэх гэсэн зүйл бол юу юм бэ гэхээр энэ нэг юмнууд байгаа шүү. Тэгээ энийг бол ингэж бас нэг бодож энийг давж гарч чадсан, энийг ойлгодог, энэний манипуляц гэдэг шүү. Надаар тоглоод байна шүү. Би хүний тоглоом болоод байна шүү. Би хүний одоо юмд өртөөд байна шүү гэдгээ ухаарч чадсан хүмүүс л бол бусдаасаа тодорч ялгарч гарч ирж лидер бол. Тэрнээс бусдыг дагаад намирддаг бол тэгээд хизээч лидер болохгүй гэдгийг хэлье гэж үзье. За тэгээ эцэст нь бас нэг сануулгах гэсэн зүйл бол юу вэ гэхээр нэг бас нанди юм гэж байх хэвээр. Тэн дотроос магадгүй би өөрийгөө хүндлэх асуудлыг бас нэлээд дээгүүр тавих байх. Хүн өөрийнхөө үн цэнийг мэддэг, өөрийнхөө хэр хэмжээг мэддэг, өөрийгөө тэр хэмжээндээ үнэлж чаддаг. Тэр хэмжээгээр өөрийгөө хүндэлж чадна гэдэг маш том чадвар.
чадвар. Өөрийн бодолтой байна гэдэг бол өөрийгөө хүндэлж байгааг нэг шинж. Хайр сэтгэл гэж байж байна. Энэ их чухал зүйл. Зөвхөн өөр хоорондоо бие бинийгээ хайрлахаас гадна энэ хүрээлэн байгаа орчин, энэ их орон уламжлал, соёл, түүх, хүндрэлтэн энэ бүх юмнуудыг эргэн тойрон амьдралыг чамайг бүрдүүлж байгаа тэр бүх юмыг хайрлаж тэрнээс таашаал авах чадвар их чухал, их чухал. Тэгэхээр энэ бас их нандинж явах хэрэгтэй зүйл юм шүү. Тэр хайр сэтгэл гэдэг бол их чухал зүйлээ гэдгийг хэлэх гэсэн. Өөрийгөө хүндлэх гэдэг бол их чухал зүйл шүү гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд мэдээж хэрэг анд нөхдүүд байгаа. Ялангуяа залуу насн дээр бол анд нөхөд бол их чухал байдаг. Найз нөхдөө хүндлэнэ гэдэг бол чи өөрийгөө хүндлэхээс эхлэх ёстой. Өөрийгөө хүндэлж чадж байгаа хүн бол өөрөөлийг хүндэлж чадна. Хэдий ч нэ найз нөхдөө чи хүндлэн төдий ч нэ та нарын хоорондын харилцаа чинь бат бих болно. Ийм юмнууд бол магадгүй өнөөдөр энэ маш түргэн хурдцтай өөрчлөж байгаа дэлхийн ертөнцийн дотор энэ технологийн өөрчлөлт дотор энэ Internet of Things, Artificial Intelligence, 3D printing энэ бүх ингээд энэ бүх үе төмөн юм дотор хүн гэдэг юм чинь хүнээрээ үлдэх нэг гол дэлгүүр нь байна. Баярлалаа болохоо. Намлаг хоолой алтлаг сургаалаараа бидний өнөөдөр та бүхэндээ маш олон зүйлийг зааж сургасан амар жаргал танд маш их баярлалаа. Тэгээд амар жаргалгаагаас та бүхэн асуулт байгаа байна гэдэгт би итгэлтэй. Тэгэхээр яг одоо 2 салаагаар микрофонтой хүмүүс явж байгаа. Тэгээд асуулт байл гараа өргөөд микрофонтой хүмүүсийг дуудаад асуулт асууж болно шүү. Асуултаа юм байна уу? За тэр хойгоор харагдаж байна. За одоо микрофонтой очиж байгаа. Сайн байна уу? Та амарч байгаа сайн байна уу? Тэгээд танаас сайн сайн байцгаана уу? Энд цугласан одоо энэ оюунаа хөгжүүлэх гээд энэ маш олон залуучууд сасан байна. Тэгээд сая таны илтгэлийг сонсоод бас нийгэм ямар хурдтай хөгжиж байна. Хүмүүс одоо хүүхдүүд хүн байхын тулд юу мэдэж авах хэрэгтэй вэ гэдэг энэ зүйлсийг илүү шүрдэж авахыг хичээлээ таны ярианаас. Тэгээд үүнээс үүдээд танаас хувийн чанартай асуулт асуухад тэгвэл та бидний насн дээр одоо бид нар 20 хүрэх байгаа залуучууд 20 насны таны зорилго, таны мөрөөдөл юу байсан бэ? Ер нь 20 наснд хүн ингээд хаашаа явахаа мэдэхгүй хаяг ер үе бас байдаг. Ер нь таныг уран зориг сэрээдэг одоо тэр мотивацлдаг тэр зүйл чинь юу байсан бэ гэж асуув. За баярлалаа. Яг хөө зүгээр хүн сурах ахыг эрхэм болгох юм бол хандах зүг өөрөө бас тогтчтой. Хаашаа явах уу яах уу гэдгээ тэр өөртөөгөө ажиллаж, өөрөө л бусдтай ажиллаж, эрдэм номыг хайж шимтэж байхад бол ер нь би хаашаагаа явах ёстой. Миний байр суурь хаана юу юм бэ гэдэг бол ерөнхийдөө бол тогтдог. Би багасаа эхлээд их ном уншдаг хүүхэд байсан. Ер нь тухайн үедээ л одоо олдож байсан бүх номнуудыг бол бүгдийг л уншчихдаг. 3-4 дугаар ангидаа байхдаа л одоо даже бүр тэрнээс ч бага байхдаа шахуул одоо майнерийн бүх зохиолуудыг уншчихсан туужсэн таваар шүү дээ. Тэгээд манай би нэг 2 хөгшин дээр уусан манай буураа нүд жоохон муу хөгшин хүн. Тэгээд тухайн үед нэг сонин манай аав ээж нар сонин авцарч өгөөд өгдөг. Тэгээ өвөө сонин уншиж чадахгүй болох тэр надаар уншуулдаг. Тэгээ орон дээр хэвтчих нүдээ анчихна. Тэгээ хажууд нэг сандал тавьчихад нэг намын үнэ сонин өгөөд уншиг гэдэг. Тэгэл би тэрийг уншин тэгэл хараал уу хизээ ундахмуу л гэж хараад байгаа ш тэр чинь өөрөө ч нэг сөрхийн учрыг олоод байгаа юм байхгүй. Тэгэл уншсаар бас үлдээ өөрөө тэр чинь заа өвөө ч ундах нь яг тэр сонсож байгаа сонсоог намаа эн чинь юу яриад байгаа яагаад байгаа юм бэ тэр гэдэг. Эмийг бол одоо их сонирхож байсан. Тэгээд асар их ном уншиж сурахыг их хэрмэлддэг байсан учраас бол ерөнхийдөө хаашаа явах вэ гэдэг нь бол ойлгомжтой болоо. За би ер нь нэг эдийн засгийн чиглэлээр л явах хэрэгтэй байна. Энэ эдийн засгийн шинжилгээ ухаан гэдэг бол их сони юм байна гэсэн
ийм л надад мөрөөдөл төрж байсан. Тэгээд тухайн үед миний боддог байсан зүйл бол юу юм бэ гэхээр бол эдийн засгийн одоо чиглэлээр суралцаад багш болондоо гэж боддог гэсэн. Тэгээд тэрийг бас тодорхой хэмжээгээр хэрэгжүүлсэн. Одоо ч гэсэн бас багшийн ажлыг л явж байгаа. За баярлалаа.